За, би 1989 онд улсын багшийн дээд сургуулийг математик физикийн багшаар төгсөж, 2 дугаар сургуулийг анх үүсэн байгууллагад багшаар томилогдож ирсэн. За, тэр жил 6 багш ирж ирсэн. Ингээд Батар захирал маань бидрийг эхний жилд анги даалгахгүй. Эхний жил анги даах ур чадвар эзэмшиж багангийн багшрыг дагалдуулна гэд оюун чимэг багштай 3 дугаар ангийг бол надад хуурилж өгсөн. За ингээд оюун чимэг багштайгаа бас хамтарч энэ анги дээр ажиллаж байгаа. 4 дугаар ангид нь би үргэлжлүүлэн анги удирдсан багшаар ажилласан. Ингээд энэ ангийнхан маань миний анхны шавнар анхны анги. За энэ жил 30 жилийнхаа уулзалтыг хийх гэж байна. Цаг хугацаа урт байна. За өнөөдрийн энэ төвшнгөөс хүүхдүүдээ ингээ харахад бол бүгдээрээ хүний зэрэгтэй сайхан амьдарч байгаад нь багшийн хувьд бол их талархаж явдаг. За манай шавнараас Алтан гац содонд сурагчныг төрсөн байна. Хөдөлмөрийн хүндэт мэд алтан 2, салбарын тэргүүний ажилтан 6, сумын сайн малчин 1, онц цэвэрчин 2 гэх мэтлэнгээр ийм гавьяатнууд бол төрсөн байна. За ямар ч хэлсэн хүүхдүүдийнхаа хүмүүжил төлөвчдийн суурийг их зөв тавих юмсан гэж их хичээдэг байсан. Тэгээ өнөөдөр хүртэл бол миний хүүхдүүдээс улс оронд хажуу хоригныхаа улсуудад төв болсон ийм хүмүүс бол алга байна. Бүгд л бусдын жишгтээ сайхан ажиллаж хөдөлмөрлөж зүтгэж яагаад багшийн хувьд их талархалтай байдаг. Багшийн хөдөлмөр бол бус хөдөлмөрөөс арай онцлогтой. Үр дүн нь хожимын өдөр олон 10 жилийн ар дээр гардаг. Ингээд хүүхдүүд маань 50 өгч байна. Багшийн тэтгэвртэй гарсан байна. Тэгсэн ер нь энэ олон жилийн явцад бид нар халуун додны харилцаатай хүүхдүүд маань хоорондоо эвсэг бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ингэж байдагт нь би ямар ч хэлсэн үүргээ сайн биелүүлжээ л гэж боддог. Ингээд хүүхдүүдээ 30 жилийнхаа сайхан тэмдэглэж бүгдээрээ сайхан цаг мөчийг өнгөрөөж сайхан турсамж дүүрэн бүтээгээрэй гэж хэлье. За ингээд бүгдээрнгийнх нь эрүүлэнг сарвал сайхан байж ажил үйлс нь бүтэмжтэй амьдрал ахуй өөдрөг юу сонсон 9 цагаан өслөн дэлгэрж явахыг өрөөё. За 30 жилийнхаа зориулаад манай анги дуутай болж байгаа. Багшны хоёртой байна. За энэ дууны шүлэг бол бас тодорхой хугацааны өмнө манай ангийн сурагч Уран тогс шүлгийг зохиосон. Ингээ манай бижээ маань энэ шүлгийг дуу болгож соёлын тэргүүний ажилтан Батбал догшоор ая хийлгүүлж ингээ сайхан дуутай болсон. Ингээ хэдүүлээ дуугаа сайхан дуулж хүлээж авъя. багшийн сургаалыг даасан 10 жилийн дурсамж тоогоо эгэмрүүд жигүүрдэл дэгсээ гэнхэн насны минь охон жилүү эдми ургоо Нэг төсөө атреваны үнэн чанго Андерфизан нэг төсөө атреваны үнэн чанго
Тэнтэй бяцхан сэргэлэн хүүгүүдэн эгэлгүй сайхан аамууд болжээ. Энгри алдам хөрхөн октоодон энэрл цаахан ээжүүд болжээ. Эртний өргөн анхооч юусан эгэлгүй нандаа нэнэнатоо Амьдэрлийн зан нэгнэ түсэн Атрай багын үнэн чандоо Амьдэрлийн зан нэгнэ түсэн Атрай багын үнэн чандоо Эггүй зангаар бит холбогцоо Гэдийн зорилгоо бит хуваалцаа Ап жарлын эрэлт хамт гарсан Анжилт дүүрэн эргэж уулсан Эргний өргөн анхооч юусан Эгэлгүй нандаа нэнэнатоо Амьдэрлийн зан нэгнэ түсэн Атрай багын үнэн чандоо Амьдэрлийн зан нэгнэ түсэн Атрай багын үнэн чандоо